Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цааш. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Өнөөдөр бол 2025 оны 3 сарын 28-ны баасан гараг байна. За нэгэн хаврын нэгэн нэлээд зэврэн өглөөний мэндийг хүргэе. Тэгээд таг наашилж байгаа гэж монголчууд ярьдаг нэг сонирхолтой үг шүү те. Ямар ч гэсэн гадаавал хавралж хичнээн хүүтэн болсон ч гэсэн хаврал болж байгаа хавруулж байгаа л гэсэн үг те. Тийм шүү те. Тэгээд би өглөө бас нэг ийм пост уншиж байлаа. Хүмүүс чиний юу хийснийг биш ямар мэдрэмж төрүүлснийг сандгаа. Та энэ тухай юу гэж бодож байна? Тийм би яг үнэн гэж бодож байна. Заримдаа би хүмүүсээс уучлахгүй байхдаа яг тэгж хэлдэг. Хэлсэн үгнээсээ гэхээсээ илүү би тэнд хэлэхсгүй байсан. Би тийм байдлаар хэлэхсгүй байсан. Би арай чанга дуурчлаа бас. Би арай одоо хуваа хичээчлээ гэдэг ч юм уу. Яг ингээ болсон үед заримдаа миний зүг байсан ч гэсэн миний илэрхийлэмж миний одоо тий хит хуваа боцсон эсвэл ялах гэж оролцсон их хатуурхсан тэр байдлаа илүү хуучлал гойсон байдаг юм болоо даа гэж би бол батсан заахын арай өчигдөр төрөгдсөн байна гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ хүнд үлдээсэн мэдрэмж гэдэг чинь ерөөсөө ингээд алга болохгүй байгаад байдаг. Өөр газар өөр хүнээс жоохон мэдрэхэд л нөгөө хүн чинь нөгөө тэг хүнд бодолд орж нөхцөл байдлаа эргэж очиод байдаг юм шиг санагдаад. Нэг тэгсэн үеуд нь баг анзаарл ингээд хамгийн их буруу юм хийсэн үеуд бодлоо гэсэн. Бас тийм баг тий. Тэгээд энэ үгийг уншихад өмнө нас бидний ярьжсэн нөгөө бүхий л хэрүүл маргааны тий ихэнх шалтгаан дуу хоолойны өнгөнөөс шалтгаалгаа гэсэн байсан. Тэгээд нөгөө тэрнтэй холбоотойгоор бид нэр тий Анания хэрхэн Саулыг хүлээж авч ингэж хандчихсан байлээ. Тэгэхээр бид нэр бас яг зөв үгийг хэлж байгаа хэрнээ нэг тийм ширүүн дуу хоолойтойгоор ч юм уу тий ширүүн өнгө аястайгаар хэлэх юм бол тэр хүн одоо хичнээн зөв үгийг ингэж сонсож байгаа ч гэсэндээ юу хэлснэг биш тэр нэг юм авж байгаа тэр нэг жоохон онцгой мэдрэмж дээрээ илүү фокуслаад хаардаг юм болоо тэр нэг үг бодчихлаа тий тэр нь дараа шалгуулах одоо тийм байдаг хичнээн тэгэж хэлсэн ч яг тэгсэн чинь намайг ингээд тийм болгосон гэж хүмүүс бас хуалцаж байдаг шүү дээ магадгүй бид нэр ч бас тийм байдалд орж исэн баг тэгээ яг энийг ингээд уншиж хахад бас нөгөө хэлэх үг те хэлэх хандлага тэр хэлэх зүрх сэтгэл дээрээ бас анхааралтай байх гэдэг бас агуу чухал юм байна гэж бодчихлаа. Тэгээд би нөгөө шудраг хүн гээд тус тас гэл нөгөө ингээд амар хүнд тий шууд ингээд хэлж олох ч гэсэндээ нөгөө хүнд өгж байгаа тэр мэдрэмж нь ямар байх вэ гэдгийг та бодоорой. Тэгээд ах дүүсээ бид нэр те хайраар зэмлэж ухааруулдаг үүний тулд бас дуу хоолойны өнгө биеийн хилэмж тэр бүхнээс анхаарах нь айгүй чухал юм байна гэдэг энэ үглээс сонсогч танд санаалж хэлээ тий. Тэгээд хүмүүс таны юу хийснийг биш ямар мэдрэмж төрүүлснийг илүү сандаг юм аа. Мэдээж сайхан мэдрэмжийг бас төрүүлсөй байх боломжтой тий. Тэгэд яг тэгж хэлээд тэгсэн учраас би ингээд өдийг хүртэл ингээд босоод ирсэн гэж бас хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр босогдог урамшуулдаг нэг юм байцгаая. Тэгээд энэ гайхалтай өглөө эцэнд алтар магтаалыг өргөцгөөе.
kaomen bitan kalsa Tanini dichida yadosa Muhimosai maktago Agudaida Tani kuksu Usiktain makna Uçit bukange zemine Kabesme gada kimine Uçit bukange zemine Ухиг мухот захира Сингл дихаме Тани нэрдэд хидая дуусан Мухин устай Махтагон Agudaida Tani kuktu usikten makna Tani kuktu usikten makna Uçit bukange zemine Kabesme gada kimine Uçit bukange zemine Uhig mukhot zakira Hallelujah, singles coming with and hashtag Singles coming with and hashtag Tanini dichida yadosa Muhimosai Maktago Agudaida Tani kuktu usiktan makna Uçit bukange zemine Kabesme gada kimine Uçit bukange zemine Uhig mukhot zakira Uçit bukange zemine Kabesme gada kimine Uçit bukange zemine Uhig mukhot zakira Uhig mukhot zakira Uhig mukhot zakira Uhig mukhot zakira
өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. Өнөөдөр бид хамтдаа Матай намын 11-р бүлгийн 27-р эшлэлээс хамтдаа үзэх ба. За энд бол юуны талаар хэлсэн мэдэг гэхээр надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй. Хүү ба хүүгийн эцгийн илчилгээг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр энэ богинохон өгүүлбэр дотор маш том зүйл багтж байгаа. Бас энэ үгийг Есүс хэзээ хэлсэн бэхээр эцэгтэй хандан ингээд ярьж явах үедээ. Есүс ингээд заримдаа ингээд хүмүүс рүү хандаад ингээд ярьж байгаад шууд тэр ярианыхын голоос Есүс шууд эцэгтэй хандан ярьдаг гэсэн. Энэ нь түүний эцэгтэйгээ хэр зэрэг нягт одоо тэ гүнзгий харилцаатай байсныг шууд харуулдаг гэж. Яг тэгэхээр тэр өөрөө хаанч ирсэн ямар ч хотод ямар ч эндэр дээр ч вэ нүү эсвэл аль нэг айлын одоо хойморт вэ нүү те эсвэл годомжинд эсвэл нэг төөрмийн хажууд нуурын ирэг дээр завин дээр байсан ч гэсэн тэр ярьж ирснаа шууд бурхан руу ханд ярих. Зөв хоёрын харилцаа хэр зэрэг гүнзгий болохыг хүмүүс шууд мэддэг гэсэн гэж. Заримдаа хүүхдүүд манд багтаа таачтай яг ганцаараа яриад байна гэдэг юм. Хэлдэгсэн дээр би бурхантай ярьж байна гэдгээр үгүй та тэгвэл гачиг мөрчгээ хэлчмээр байна тий. За би одоо бурхантай ярьж шүү гэх тэгээ ярьчмаар байна гэж. Тэгэхээр Библи дээрээс яг тийм зүйлүүд өмөрчөөс учраас заримдаа бас яг тэгдэг. Тэгээд бид нар нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болж байгаа. Өчтөр хамт үйлчлдэг жагаа пасторт хайд багнуурт очиж нэг пасторын ажил явдалд оролцлоо. Одоо ажил явдал өнөө өглөө басан тэгээд тэр үед жагаа пастортай хамт ярилцж байгаад тэр нэг маш чухал зүйлийг хэлсэн. Тэр нь үхээр ер нь бол хүмүүс нэгэндээ зориулж үйл ажиллагааг зохион байгуулах биш. Харин бурханд зориулсан зохион байгуулдаг байх тусмаа. Бурхан төвтэй хийдэг байх тусмаа. Бурхан төвтэй ярьж те бурхан энэ хүний чинь өршөөсөн, бурхан энэ хүний чинь юусэн, бурхан энэ хүний чинь үдий зэрэгтэй авч явсан, бурхан энэ хүний чинь таанардагсан, одоо бурхан энэ хүний чинь нэрвүүлээд авч байгаа юм. Бурхан төвтэй байх нь чухлаа гэдэг тухай надад ярьжсэн. Энэ нь чухал санагдсан надад. Тийм учраас би гэртээ ирээд явлын хугацаагаар унтахгүйгээр ингээд хэвчэж байгаа үедээ яг бодож ирсэн. Өнөө өглөөний өгч гэсэн яг тийм байна. Надад өгөгдсөн бүгд эцгээс гэж. Тэгэхээр Есүс Христ эцгийнхээ хүслийн дагуу ирсэн гэдгийг бол бид мэдж байгаа. Есүс Христ би явъя гэж хуучин гэрэн дээрсэн тэр олон те намайг илгээр гэж би явъя гэсэн хүмүүсийн нэг өснөөсөл эцэг нь би чамайг явуулахаар боллоо. Чи явна. Чи миний алдж байгаа босод хүмүүсийг олж ирэхэд чи тэдний өмнөс авмаа дээр хадагдан алагдаж чи явах болно гэж. Тэгэхээр мэдээж Есүсийг хүчээр хөөж явуулаагүй бөгөөд Есүс өөрөө сайн дураараа тэр тэнгэр дэх тэр байр суурь тэр бүхнийг орхиод бидэн дээр ирсэн гэдгийг Библи бас олон ишлэлүүд гэрчилдэг. Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй нь юу гэхээр надад өгөгдсөн бүгд эцгээс гэдэг үгэн дээр хэрэг анхаарлаа хандуулах юм бол Есүс Христ өөртөө байгаа бүхнээ эцгээс өгөгдсөн, эцгээс байгаа гэж бодож байна. Байхгүй бүхнийг Есүс байхгүй зүйл гэж юу байсан мэхээр хүмүүсийн өөртөө байхыг хүсдэг зарим зүйл Есүс байгаагүй. Жишээ нь одоо юу гэх юм морд тэрэг одоо тий өөрийн гэсэн хүлэг онгоц гэдэг ч юм уу тий за эсвэл өөрийн гэсэн бараа болгоч гэдэг ч юм уу тийм зүйлүүд хүмүүст байгаагүй. Яг тэгвэл энэ бүхнийг бурхан хүүдээ өгсөн өгөөгүй тэр орчин ертөнцийг аврах чадaltaй нэг юм байсан. Хүмүүс бид зарим нэг зүйлийг ингээд дотоо байгаа учраас бурханд дотоо үйлчлээд байгаа гэж бодоод байдаг. Харин нэг юм зүйл. Надад өгөгдсөн бүгд эцгээс гэдэг энэ Христийн үгийг бүгдээрээ ингээд харах юм бол Христ өөртөө хэрэгтэйтэй бүхнийг бурханаас авч байсан гэдгийг энд гэрчилж байна гэж. Нэгсэндээ хүн төрлөختнийг аврах тэрхүү 3 жилийн тэр одоо те Есүс Христийн Израилийн газар нутгуудаар авч сайн мэдээ тарааж гайхамшгуудыг үйлдэж эзний үгийг тунгаглаж те хүмүүсийг хайрлаж идгээд зарим нь дахин амьлуулж те заримд нь одоо дэсвэр дэвчээртэй хандаж заримыг нь эцэст нь хүртэл хайрлаж исэн энэ бүх зүйлүүд нь бүгд эцгээс өгсөн. Тэр бүхний хийх дэвчээр нь эцгээс нь хайр нь эцгээс нь бас боломж нь эцгээс нь бас тэр хүмүүсийг ч гэсэн эцэг нь
өөдөөс нь явуулж өгсөн, өөрлөө нь явуулж өгсөн. Тэгээд энэ дээр бүхэл уулзалтуудад хэрэгцээтэй бүхэн эцгээс байсан гэдгийг Есүс яг энд одоо гэрчлэн хэлж байна. Хүмүүс бид Бурхан надад ярих боломж олгоод тэгэл би ярьсантай. Таны ярих хүчин ч гэсэн Бурханаас байгаасаа гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас Есүс Христ өөрийнхөө талаар нэг зүйлийг хэлсэн байдаг. Эцгийн хүслээс гадуур хийсэн зүйл надад байхгүй. Тиймээс Есүс Христэд итгэж аврагдах хүмүүсийг хүртэл энэ өршөөл боломжийг хүртэх хүмүүсийг хүртэл Бурхан сонгож өөрдөө нэгдсэн гэдгийг Есүс Христ хэлж байна гэж. Тэгвэл бүгдээрээ өнөөдөр өчигдөр жагаа пастор хэлсэн үг бодоод үзье л да. Саяхан нэг хүний пастораар тандах ёслолтой жишээ нь би зохион байгуулалтан дээр байсан. Тэгээд бид нэг тэр хүний пастор болох эрхтэй, чуулганд үйлчлэх эрхтэй, энэ залуу бол ийм гэдэг зүйлүүдийг одоо яаж одоо хүмүүст гэрчлэхөө ойлгуулах үү гэдэг дээр анхаарал тавьсан бол би одоо бол яг юу гэж бодож байгаа. Бурхан хүүгээ гэрчлэх юм байна. Бурхан хүнээ тодорхойлдог юм байна. Бурхан хүнээ ивэж тэр хүнтэй хамт байгаа гэдгийг гэрчлэх юм байна. Бурхан өөрөө тэр хүнд хэрэгцээтэй бүхнийг нь бэлдэж өгд юм байна. Тэр хүнд хэрэгцээтэй бүхнийг адилхан одоо талбар дээр байгаа адилхан одоо үйлчлэлээр байгаа хүмүүс нь хуваалцах байдлаар бэлдэж өгдөг юм байна. Тэр хүн тэр ажлыг хийж явж байгаа хажуугаар ямар нэг юм хийж амжуулаад хөл сүмс аваад тэгээд Бурханы ажлыг хийдэг юм байна. Бурхан өөрөө ажиллаа хийхээр шийдсэн нэгэндээ хэрэгцээтэй бүхнийг нь өгдөг юм байна. Бурхан тэр байтугай өөрийгөө хүртэл өгдөг юм байна гэдгийг энэ ишлэлээс ойлгож авсан. Есүс өөрөө намайг эцгээс өөр хэн ч мэдэхгүй гэж хэлдэг. Энэ үг бол мэдээж бол ойлгомжтой. Яагаад тэгэхээр бид Есүс Христийг бүрэн таньж мэдэх боломж бол биднэрт үнэхээр байхгүй бид сул дорой. Иохан нэгийг харах юм бол гэж байна. Ихэнд үг байсан, үг нь Бурхантай байсан. Тэ? Үг нь Бурхан байсан бөгөөд түнгүүгээр бүтээгдсэн зүйл энэ дэлхий дээр нэг ч байгаагүй. Ихэндээ одоо тэр эхнээсээ Бурхантай хамт байсан тэр үг болох Есүс Христ бол өөрөө бүтээгчхээс илүү Есүс Христээр дамжуулан бий болоогүй зүйл энэ хорвоодоор байгаагүй гэж. Гэтэ тушаал зарлаг бүх зүйлд нь Бурханы амнаас гарсан тухай энэ төр бол гарч байна. Тиймээс Есүс бол юу гэж хэлэхээр хинч одоо намайг эцгээс өөр мэдэхгүй. Бас надаас өөр эцгийг хинч мэдэхгүй гэж шууд үннээр хэлж. Би шинэ гэрээг тайлбарлах хэрэгтэй. Яагаад гэвэл Есүс ярьж байгаа эцэг бол хуучин гэрэн дээр илүү их тодорхой гарах бөгөөд эцэг түүхийн бүхий л явцад түүнийг илгээх талаар бүхий л зөвнөлүүдийг өөрийнхөө ард түмэндээ уган бүгднийг өгсөн байсан гэж. Нэг удаагийн нэвтрүүлэг дээр бид хоёр ярьжсэн шиг Бурхан хизээч хийнийг гэмдүүлэх гэдгүү. Чи яг нөгөө юм одоо хийгээд эхэлсэн шүү дээ гэж ингэж гэмдүүлэх гэдгүү. Бурхан бүх хүмүүсийг аврах хүсэлтэй байдаг. Таныг ч гэсэн аврах хүсэлтэй байдаг. Харин та өнөөдөр магадгүй та өөрийнхөө байгаа газар хамгийн их удаан цуглаанд явсан хамгийн их өөрөө Есүсийн тухай мэддэг нэгэн гэж бодож иж магадгүй. Харин Есүс ч гэсэн одоо тэ юу гэж хэлж байгаа би надаас өөр эцгийг хинч мэдхгүй, эцгээс өөр намайг хинч мэдхгүй гэдэг зүйлийг хэлж байна. Тийм болохоор та өөрөө мэддэг гэж хэлэхдээ мэдэх боломжтой, мэдэх хэрэгтэй байгаа их олон зүйлүүдэд хааж магадгүй гэдгийг Есүс Христийн энэ гэрчлэлээс бид нар ойлгож авах хэрэгтэй. Тэгээд нэг зүйлийг одоо хэлмээр байгаа. Хуучин шинэ гэрээ бүхэлдээ хүн төрлөختнийг авч Есүс Христээр дамжуулан өршөөлийг үзүүлсэн Бурханы тухай гэдгийг бид ойлгож авах хэрэгтэй. Бид одоо ч гэсэн Есүс Христийн нэрээр эцэгт хандан залбирдаг. Бид Есүсийн нэрээр эцэгт хандан залбирдаг хэвээрээ. Учир нь Бурхан тэр өршөөлийн дахлыг Есүс Христ байсан учраас хүлээж авсан. Тэр загалмаа дээр Есүс байсан учраас хүлээж авсан. Тэр загалмаа дээр бидний бүр шалгуураар 7 тэрбум хүнээс сонгосон хамгийн сайхан, хамгийн шилдэг, хамгийн ариун, хамгийн эрүүл нэгэн байсан учраас харин тэнд эхнээсээ эцгийг мэддэг. Эхнээсээ эцэгтэйгээ байсаар байсан, байх чадaltaй, орших чадaltaй, ариун, төгс хүчит тэр нэгэн байсан учраас тэр өргөл авагдсан гэдгийг бид бодох хэрэгтэй. Тийм учраас сүүлийн нэг үгийг яг одоо энд хэлж байна. Эцэг хүү ба хүүгийн эцгийн илчлэгийг хүссэн хүнээсөө хэн ч эцгийг мэдгүй гэж хэлсэн ба. Есүс юу гэж хэлдэг вэ? Эцгээс надад өгдөөгүй хүн надад ирэхгүй гэж. Бас эцгээс нь өгдөөгүй хүн Есүсийн тухай сонсоод ойлгохгүй байх нь. Тийм учраас бид хүмүүсийн төлөө хүмүүстэй Бурханы өршөөл байхын төлөө залбирч өөрчлөх шалтгаан нь энэ юм аа.
Яг энэ учир шалтгааны өмнөөс Есүс надад өгөгдсөн бүхэн Бурхан эцгийх гэж хэлдэг юм аа. Би таныг Бурхан эцгийх вэ? Хүмүүсийн хувьд Бурхан эцгийх байж Бурхан эцгийн нэрээр илгээгдсэн нэгэн байгаасаа гэж Есүсийн нэрээр гэрүүлж байна. Амен. Үгийг тунгаан бодоод эзний өмнө хамт тарьцгээе. Миний шагна миний бүх зориулалт танаас биднийг дүүргэн юучиндэл хийдүгүй боцалтвигээ ямар зовлондон таныг магтаа бичлөлөгцөө бүдэрэ тохорди Христ надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би Христ миний бүх зүйл Христ миний бүх зүйл авралын баярхоо надад хизээж мөхөхгүй би дурд мөхөд таныг магтаа ямар зовлондон Есүсийн байна Бухалрихтэн дөрни Христ надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би Христ надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би бүхэн дээр дараа би таныг даган боцолтвигээ бүхэн дээр дараа би таныг даган боцолтвигээ би эргэж харахгүй боцох зам байхгүй загас мэхаа таныг дагнаа би эргэж харахгүй боцох зам байхгүй загас мэхаа таныг дагнаа Христ надад хангалттай Христ надад хангалттай надад хэрэгтэй бүхэн минь таны дотор би бүхэн дээр дараа би таныг даган боцолтвигээ би таныг даган бүхэн дээр дараа би таныг даган боцолтвигээ
Христ бидэнд хангалттай. Өнөөдөр бид нэр Матай номын 11-р бүлгийн 27-р ишлэлээс суралцлаа. Надад өгөгдсөн бүгд эцгээс агаад эцгээс өөр хинч хүүг мэдэхгүй. Хүү ба хүүгийн эцгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хинч эцгийг мэдэхгүй хэмээх ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Тэгэхээр дээрх ишлэл Иохан 14:6-д хэлэгдсэн хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй гэсэн үгтэй утга нэг юм аа. Бурхныг зөвхөн Христээр дамжин мэдэж ойлгож болно гэдгийг өнөөдөр бид нэр үгийн цагаар суралцлаа. За тэгэхээр Христ надад хэрэгтэй гэдэг ийм магтан дуу их утгатай дуу байлээ. Манай сүмийн залуучууд их дуулжсан байхгүй. Тэгээ би тэн дээр нэг зүйлийг ингээд ойлгож авсан. Библийн Бурхан бидэнд ойлгуулах гэсэн хамгийн гол зүйл нь Христийн талаарх ойлголттой байдаг байхгүй. Тэгвэл бид нэг юм зүгээр нэг юм 9 үр жимсгээд нэг юм мэнэрэнгүй байх ч юм уу, эвтэй байх ч юм уу, тэ хүнтэй зөв харилцаатай байх, ажилсаг байх гэдэг ч юм уу, тэ зүгээр бид нарт давгар болгож ярьдаг. Эсвэл эхнээсээ бидэнд өгөгдсөн байдаг. Зүгээр хандлагаа өөрчлөх явах ёстой зүйлүүдээ амьдралын хамгийн чухал зүйлүүд ойлгож юм бол жоохон боруу болоо явчихна. Тэгм учраас Бурхан Христээр дамжуул бид юу хийсэн бэ гэдгийг бид ойлгож мэдэх хэрэгтэй болоод байна л да. Амен. Тэг маш чухал шүү те. Христ бүхний төв байх болтугай. Тэгээд амьдралынхаа төв, амьдралынхаа хаан судал та Христийг залруулсан уу гэдгийг та мэдэрээ бид нэр ингээд амьдралаа Христийг оруулсан хэрнээ өөрөө л амьдралаа удирдан жолоодох гэж хичээгээд байдаг. Харин өөрийнхөө бүх амьдралаа эзэнт тавьж өгөөрэй. Тэгвэл та Иесус Христээр дамжуулан Бурхан эцгийг улам илүүгээр таньж мэдэх болно шүү. Тэгээд хамтдаа энэ цагт эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Эхэзэн таны хайр нөлөөгөө та бол орчлон ертөнцийн бүтээсэн эзнээс бидэнд зориулан илгээгдсэн, биднийг уучлж, биднийг инэрч, бидний өмнөөс загламаар хадагдан алгацсан нэг. Эхэзэн Иесус минь таны энэ хайрыг бид бусдад харуулж, таны энэ хайрыг бид бүрэн дүүрэн ойлгож, бид дуулууртаа даруй зүрх сэтгэлээр таны хийсэн бүхэнд талархаж, таны биднээс амжуулан хийхийг хүсэж байгаа зүйлүүдийг хийж амьдрахыг хүсэж байна. Бидний төлөө дуучилж, бидний хайрлаж өргөдөж байдаг эхэзэн танд үнэхээр их баярлалаа. Мөрийн сүнс болоо түүний хүмүүсээс бидний хайртай хүмүүсийг харж хандаж хамгаалж өгөөч танаас гуйж байна. Тэгэд энэ цаг үед бидний хүсэж байгаа зүйл бол таныг илүү ойлгож мэдмээр байна. Таныг илүү их ойлгож мэдхийг хүсэж байна. Таныг илүү их бие биендээ тайлбарлаж, таны хайрыг мэдрүүлж, таны хайрын дотор амьдрахад туслаач. Олон төөрөгдсөн хүмүүс болон алдаж байгаа хүмүүст уучлангүй, инэрэнгүй таны зүрх сэтгэлээр хандахад туслаач. Бидэнд хайрын хүчийг өгөөч. Энэ өглөө эзэн таны өмнө бид залбирanгуйж байна. Та хүч чадалтай нэрээрээ энэ амьдралд өгсөн бүхнээ танаас ирсэн болохыг ойлгуулж өгөөч. Танаас бус зүйлүүдийг ялган таньж, амьдралаасаа гаргаж таныг баярлуулахад туслаач. Энэ өглөө тань талархан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр, ивэл өрөөлөөр дүүрэн өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.